Улааж шаазгай үзүүлж байна. За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ өглөө, багууд, ихүүд, өдөр, орой, шөнийн мэндийг хүргье. За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ юу ярьж өгөх вэ гэхээр түүхийн хачирхалтай тохиолдлууд гэдэг зүйлийг ярьж өгье. За ингээд манай удаач шаазгай суугийг дуглан сууж таалан үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. За эхнийх нь Финландийн 71 настай ихэр ах トゥ 2 цагийн зайтай нэг зам дээр ундаг дугуйны ослоор нас уржээ. Цагтаа нарын хэлснээр Финландийн түүхэнд урд өмнө ийм явдал бүртгэгдээгүй бөгөөд авт замын осол гарах нь тун ховор гин. Яг ижил ослоос болж яг адилхан шалтгаанаар нас болсон усны тусал шиг ихрүүд ил түүх 2002 оны 3 дугаар сард дэлхийн нийтийн анхаарлыг татчихав. Содон явдлууд стол зүүнний үзүүр дээр ширхэг будаа тогтох шиг хувь заяагаар ховор тохиолддог. Харин иймэрхүү явдлууд бодсноос ч олон ажээ. Олон түмний дунд ихэд яригдэх алдартай хачиргалтай явдлуудын заримаас нь дурдъя. За сонин хачиргалтай түүхийн баримтуудыг сонин сайхнаас нь ингээд төвөрлээд ярьж өгөх нь шүү би та нарт төвөрлээ дөө. Хүн ганцхан эзэн юм болохоор хүн хүндээ хайртай байдаг юм а гэж гинт амд ямар сонин дуу ороод ирвэ. За 1930-ад оны 1930-ад оны Детройтод Жозеф Фиклок гэгч нэг болгоомжгүй залуу хүн ээжийг 2 удаа амьдын ахслаас аварчээ. Түүний гудамжаар алхаж явтал эмэгтэй нэрээ өгөхөд цонхноос унсан байна. Жозефийн ачаар хүүхэд амжилттай газартаа харин жилийн дараа уг явдалд автагдаж өнөөх цонхноос мөнөөх хүүхэд Жозефийн дээрээс ахин унжээ. Унсан барьсан хоёр хоёулаа урдыг адил 9 минут үлдсэн гэдэг. Аваас азтай л гин тий. Америк нэгдсэн улсыг үндэслэгчдийн нэг Томас Жефферсон, Жон Адамс нар нэгдсэн улсын тусгай тохиолдлын тунхагийг хилцэж хамтдаа бичилсэн билээ. Тэдний найруулж нэгтэлсэн тунхаг 1776 оны 7 дугаар сарын 4-нд Конгрессээр батлагдсан. Хачиргалтай дэд хоёулаа яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7 дугаар сарын 4-нд нэг өдөр таалал төгсжээ. Умсаа амгалан болтугай. 19 дугаар зууны Австрт Жозеф Айгнер хэмээх зураач аждэрч бүтээл төрөвлөөр алдаршаагүй тэрээр хувь заяаны хачирхалтай учирлаараа түүхэнд үлджээ. Түүнийг 18-22 настайдаа амиа орлох хордлогыг завдах үед үлтэнэх капучин лам саатуулсан байна. 2 удаа амийг нь аварсан үүслэг лам 8 жилийн дараа буюу Жозефи 30 настайдаа улс төрийн хөдөлгөөнд оролцсон эргээр цаазаар авах ял сонсоход мөн л аварчээ. Жозеф 68 настайдаа өөрийгөө буудаж оров. Оршуулгын ёслолыг Жозефийн нэрийг ч мэджамжаагүй өнөөх лам гүйцэтгэжээ. Ядаж нэрийг суучихгүй таны хин гэдэг вэ? 1914 онд залуухан герман их нэраа хүүгийнхээ зургийг авахгүйлаад хэлсийг нь угаалгахаар Страсбург хот руу илгээжээ. Тэр үед гэр зургийн хэлсийг нэг нэгээр нь худалддаг байв. Дэлхийн 1-р дайн эхэлж Страсбург руу явах аргагүй болсон тул эмэгтэй хүүгийнхээ зурагтай хэлсийг алдагдсан тооцов. Харин 2 жилийн дараа дөнгөж мэндэлсэн охиныхоо зургийг авахар Страсбургээс 100 милийн зайд орших Франкфурт хотоос хальс худалдан авчээ. Гэтэл охиныхын зураг хүүгийнх нь багийн төрхтэй давхацсан байх нь тэр. Хүүгийнхэн зурагтаа угаагдаагүй хальс санамсаргүй тохиолдлоор шинэ хальсаар бүртгэгдэж Франкфуртын дэлгүүрт хүрснийг залуу их дахин худалдаж авсан эргээ. Зүйтэй тэгсэн юм байна шүү дээ. Джеймс Спингер хэмээх хоёр ихэр ах トゥ эцэг их нь багт нь өөр айлт өргүүлжээ. Тэднийг үрчилж авсан гэр бүлүүд бие биенээ танихгүй авч хоёр хүүхэд хоёуланд нь Джеймс гэдэг нэр хайрлав. Ихэр гэдгээч мдээгүй хоёр ах トゥ хууч мэрэгчлээ явж уран зориг модон урлагт авьяасдаг ирчүүд болцгоожээ. Модон урлаглаа сэлбэр юм байна шүү дээ. Мөн хоёр Линда гэдэг нэртэй эмэгтэйтэй гэрлэж хөвгүүдтэй болсон бөгөөд нэгнийх нь өвгөн хүүг Джеймс Аллен, нөгөөхнийх нь баг хүүг Джеймс Аллан гэдэг байв. Хоёр Джеймс хоёул Линдагаас салж Бетти нэртэй бүсгүйтэй учрав.
Тэдний шийдэг нохооны хүртэл той гэдэг адилхан нэртэй байж өөрт нь яг ижил амьдралтай нэгэн байгааг огт мдэггүй ах дүүс 40 жилийн дараа уулзсан гэдэг. 1953 онд телевизийн хөтлөгч Ирван Каспийний Хатан хаан 2 дугаар Элизабет хааны ширээн залрах ёслолыг суулжлахаар Лондоны Савой эзэгт буудалд буужээ. Тэрээр өөрийнхөө хувцсны шүүгэнээс саксофон бөгчин Энд Харри Хэний нэртэй хувцас спортын иргэдэл болсон байна. Саадсан өрөөнд нь буудлаасаа болон гайхалтай нийлүүлснийг найзтайгаа уулзахад чадсан байхад Ирван Харригаас цагтл хүлээн авчээ. Хариу цагталтаа Парист Лемерис зочд буудалд Ирвэний байсан өрөөнд санаандгүй буудсандаа усны шүүгнээс нь түүний нэртэй зангиаг олсноо бичиж байж. Хенри Зеглинд гэгч 1883 онд найз бүсгүйгээ орхичээ. Сэтгэлээр урсан эмэгтэй амиа оруулсан байна. Манай үднийх юм. Дүүхээ өхөлд Хенриг буруутгасан бүсгүй ах түүний хайсаар олмогцоо буудаж ирэхвэ өшөө авалтай. Ганц дүүгээ алдсан хүн амны хэрэг үйлцээр дараа намаа юу гэдэгчээ үүрэн чи юу болоод байгаа юм бэ? Харин Хенри хуучин найз бүсгүйгээ ахын тавьсан суманд оногдоогүй бөгөөд ердөө л ухаан алдсан өнөөх хэр өгсөн хэрэг гэж бодсон хэрэг. Суман оноог ажуугаар өнгөрөхөр ухаан алдаа унтсан юм биш буудуулаагүй. Хенригийн зөвхөн хасрыг шүргсэн тэнмэл сумны ард нь байсан модон зогжээ. Хенри өөрийгөө азтай тооцсон мэдээж. Харин эзэн татсан 20 жилийн дараа өнөөх модыг үгүй хийчмээ санагдаж тэгээд зүгээр ч нэг тайрчихсангүй дэлбэлтчийн хүчтэй дэлбэлт модноос өсөрсөн үнэг сум Хенригийн толгой цогж амин төржээ. Үхэх ёстой бол үхэхэд л явдаг юм байна. Тэр мод хараал мараа шингэсэн сум өмтэй кино минь гэж ивэл амар юм биш үү. Модны дэлбэлчүүл унгай байхтай. Тэнийг хараад давай. Уучлаарай манайха. 1975 онд Бермудын гудамжаар мотор дугуйтай явсан таксийн дайруулснаас дуржээ. Жилийн дараа түүний дүү яг ижил тохиолдолд амиа алдсан байна. Тэрээр өнөх гайтай мотор дугуйг нь унаж явсан бөгөөд дайсан такси хүртэлх ахыг нь мөргсөн тэрэг байв. Дайрсан таксийн хүртэл ахыг нь мөргсөн тэрэг байв. Жолооч нь хүртэл нэг байсныг дээр арын суудалд нь явсан зорчигч нь хүртэл жилийн өмнө ахыг над сууж өдөр таксинд дутсан хүн байсан гинэ. Чи ямар азгүй вэ? Бараг зохион байгуулалттай бүлэг тахгай юм шүү. Жорж Д. Байерсон 1950 оны сүүлчээр Кентаки мужийн Луисвилл хотын Браун зочд буудалд 307 тоод дөрөө хөлсөлжээ. Харин өрөөнд орсон даруйд нь шуудан өргөгч охин Жорж Д. Байерсон гэж хаягдсан цахиа авчирч өгсөн байна. Гайхсан Жорж учтыг лавалтал 307 тоод дөрөө түүний яг өмнө байсан эрийг мөн Жорж Д. Байерсон гэдэг байж. Ижилхэн нэртэй хүн биш те. Одоо манайхаар Батэрдэн гэдэг нэртэй хүн мангар олон байдаг шиг те. Линкольн, Кеннеди нар гайхмар түүхэн уялдаа шиг өөрийн хачирхалтай тохиолдлыг онцлын. Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төрсөн 429 жил. Наполеон 1804 онд, Гитлер 1933 онд төрийн эрхэнд гарсан 129 жил. Наполеон 1812 онд, Гитлер 1941 онд Орос улс руу давталсан 129 жил. Наполеон 1816 онд, Гитлер 1945 онд дайнд ялагдсан 429 жил. Тэд хоёулаа 44 настайдаа төрийн эрхийг гартаавч 52 настайдаа Орос руу давталж 56 настайдаа ялагдсан байна. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж дэмжээрэй.